Та ширээн дээрх бичиг цаасаа гүйлгэж үзэж байхдаа эсвэл цахим хаягаар хүлээж авсан баримтыг гүйлгэж уншиж байхдаа энгийн баримт албан ёсны загтал байна гэх мэт хараад шууд таньдаг. Эсвэл уншихад хүндрэлтэй баримт эсхийг шууд хараад мэддэг байх юм. Аливаа баримтыг уншиж байхад хамгийн ихэн төрөх сэтгэгдэл их чухал юм. Уншигчдаа таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд фонтоо тохируулж загварыг нь өөрчлөх хэрэгтэй. Одоо хэд хэдэн фонтын сонголтууд болон тэднийг ашиглаж баримтаа яаж өөрчлөх талаар сурцгаая. Эхлээд баримтыг бүгдийг нь идэвхжүүлцгээе. Фонт цолох самбар дээр доош заасан сум дээр дармагц янз бүрийн фонтууд гарч ирэх болно. Хамгийн ихний хоёр фонт бол Word-ын үндсэн фонт. Энэ хоёр загвар нь хамт хэрэглэгдэх зориулалттай бөгөөд Cambria фонт нь гарчиг дээр хэрэглэгдэнэ, харин Calibri нь их текстэн дээр ашиглагддаг. Хамгийн ихний хоёр загварыг хамтад нь ашиглавал зүгээр. Фонтын хэвийг өөрчлөхөд таны баримтын бүтэц бас өөрчлөгддөг. Энэ талаар 6 дугаар бүлэг дээр дэлгэрэнгүй заах болно. Нөгөөтэйгөр Times New Roman фонт бас нүдэн дэвтэйхэн байдаг. Албан ёсны баримт бичиг эсвэл бизнесийн салбарт ажилладаг хүмүүс энэ фонтыг түлхүүх хэрэгэлдэг. Уншихад амархан бас баримтыг албан ёсны харагдуулдаг юм а. Зөвхөн нэг параграфыг фонтыг нь тохируулж өөрчилж болдог. Сонгосон параграфа идэвхжүүлээд шинэ фонт сонгоно. Баримт дээрх хүссэн хэсгээ сонгоод фонтыг нь өөрчлөх боломжтой. Бас фонтны хэлбэрийн хэмжээг сонгож болно. Фонтны хэлбэрийн хэмжээг тааруулах самбар дээр хулганы заагвараа байрлуулад хүссэн хэмжээгээрээ сонгоно. Хулганы заагвараа дээш доош хөдлөхөд тухайн хэмжээ ихсэж эсвэл багасж байгааг ажлын талбараас харж болно. Мөн фонтоо томруулж бас жижигрүүлж агшааж болно. Эдгээр товчнууд дээр дарж жижигрүүлж эсвэл томруулна. Энэ командыг keyboard дээр бас хийж болно. Жижигрүүлэх эсвэл томруулах текстээ идэвхжүүлнэ. Тэгээд контрол нэмэх эсвэл контрол их багын тэмдэгтэй товчлуур дээр дарж хэмжээг нь нэмж эсвэл багасгана. Бас фонтны өнгийг сольж болдог. Маш олон өнгөний цуглуулгаас сонголтоо их боломжтой. Зарим өнгүүд нь энд байна. Өөр өнгө сонгомоор байвал more colors гэсэн товчийг дарна. Эсвэл gradient өнгөнөөс сонголтоо их боломжтой. Энэ баримт дээрх текстүүдийг ногоон өнгөтэй болголоо. Аливаа албан байгууллагын логог төлөөлж фонтын өнгийг бас сольж болно. Хэрвээ хараас өөр өнгөтэй фонт сонгоод тухайн баримтыг хэвлэх гэж байгаа бол өнгөт хэвлэгчээр заавал хэвлэх ёстой гэдгийг анхаараарай. Өөр форматуудтай бичиг баримтыг уншиж байхдаа форматын талаар мэдэх арга байдаг. Жишээ нь энэ параграф дээр дараада фонт бүлгийн командын хэрэглүүрүүдийг ажиглаарай. Энэ параграфыг Cambria фонтоор бичсэн байна. 12 фонтын хэмжээтэй юм. Хамгийн сүүлд сонгосон фонтын өнгийг харж байна. Текстийн яг энэ хэсгийг фонтны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэдмээр байвал Shift F1 товчнуудын дээр зэрэг дарахад сонгосон форматын жагсаалтад цонх баруун гар талд гараад ирнэ. Хулганы заагвар байрлсан тухайн үгний форматыг бүхэл нь гаргаж ирсэн байна. Ямар фонт дээр тохируулсан, ямар хэл дээр бичсэн гэх мэт. Параграфуудын форматын мэдээллийг хооронд нь харьцуулж харж болдог. Энэ хоёр параграф хоорондоо төстэй харагдаж байна. Нэг фонтоор хийсэн эсхийг олж мэдцгээе. Нэг параграфыг идэвхжүүлээд баруун гар талын цонхонд доор байгаа Compare to another selection хэсгийг дарж идэвхжүүлээрэй. Харьцуулах дараагийн параграфаа идэвхжүүлээд сонгоорой. Энэ хоёр параграфын ялгааг баруун гар талын цонхноос харж болно. Эхний параграф Calibri фонттой, харин нөгөөх нь Tahoma гэсэн фонттой гарч ирсэн байна. Хэрвээ баримтын фонтыг тэр чигтэн солих гэж байгаа бол бүх текстээ идэвхжүүлээд фонтоо сонгоно. Баруун гар талын цонхонд форматын ялгаа илрээгүй нэ гэж гарч ирсэн байгааг анзаарсан байхаа. Форматтай холбоотой мэдээлэл авчгаад энэ цонхыг хаах хэрэгтэй. Таны баримтыг фонттой болгосноор илүү чамин бас мэрэгжлийн харагдана. Баримтын агуулгатай холбогдуулж фонтоо анхааралтай сонгоорой. Мөн таны баримтыг хүлээн авч унших уншигчдын анхаарлыг татаж уншихад таатай байлгах үднээс фонтоо зөв сонгоорой.